сайхан олон талтай асуудлууд байгаад байгаа энэ төр. Нэгдүгээрт юу гэхээр яагаад ийм асуудал үүсэх болов вэ гэдэг. Миний дүгнж байгаагаар 2016 оны улсын их хурлын сонгуулиас хойш ялсан намын дарга нь ерөнхий сайд хийж ирснээр парламент засгийн газрын дэргэдэх хууль зүйн хэлтэс тасагшгал явж ирсэн. Энэ байдал маань үндсэн хууль зааснаар өөрчлөгдөж парламентын засаглалтаа улс орон шүү гэдэг бас сануулж байгаа нэг том улс төрийн үйлдэл гэж харж байна. Нөгөө талдаа юу гэхээр парламентад дандаа засгийн газрын өргөн барьсан хуулийн нэг ёсчлон баталдаг нэг процесс мэт засгийн газар харддаг болсны илэрхийлэл ерөнхий сайдын сүүлийн үгнээс юм болов уу гэж би хувьдаа дүгнэж байгаа. За уучлалт гуйх эсэх асуудал. Ер нь парламент дээр нэг зүйл усаагаар мэт дутагддаг. Мэдлэг суурилсан мэтгэлцэн ердөөсөө явагддаггүй. Гишүүд нь асуудаг, сайд нар бол хариулах үүрэгтэй. Гэтэл худлаа ярьдаг. Асуултаас бултдаг. Эсвэл асуултанд хариулж явах ёстой албан хариуцлага үүрсэн сайд нь хуралдаа суудгүй. Гэх мэтлэн учир дутагдaltaй зүйлүүд маш их бий. Бараг парламент дээр явагдаж байгаа хэлцээр өнөөдөр ингээд парламентын үүдэнд сэтгүүлчтэй хийдэг бараг л мэтгэлцэн шугал хийдэг үстэй данаас чинь долоондрол явагддаг шүү дээ ихэнх тохиолдолд. Тэгэхээр энэний нэг бас нэг сул талын илрэл гэж би хувьдаа харж байгаа. Уучлалт гуйх эсэх асуудал дээр хуулиа дагах уу эсвэл хүн чанараа дагах уу гэдэг хоёр зааг гэж би хувьдаа харна. Хуулиараа бол ерөнхий сайд ч өөрөө бас улсын их хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүн чуулган дээр хэлсэн үгэнд хариуцлага хүлээдэггүй. Хүн чанарын хувьд бас үл ойлголцох, хэрэлдэх, маргалдах зүйл бишгүүдэл болдог. Энэ байтугай л асуудлууд микрофонгүй телевизэн камерт баригдахгүйгээр өчнөө л болдог. Би ч өөрөө л өчнөө эрүүл уруусаас гаргаж л байсан хүний нэг нь. Би оронд нь яах вэ гэхээр өрөөнд нь ороод уучлалт гуйчихна. Тэ буруу зөрөө ойлголцсон байна. Өчнөө ажил асуудлууд байдаг. Мэдээж ямар ч ерөнхий сайдын толгойн өвчин болвол энэ ажилгүй л ядуурл мөнхийн л байж идэг шүү дээ. Ууралж уцаарлах юмнууд байна. Гэтэ парламентын энэ мэтгэлцэн энд бол цаашаа үргэлжлээд явах. Юу гэдэг нэг өрөөнд нь ороод уучлалт гуйснараа нэг тохиролцоод ойлголцоод тэрвэрлдээд найз нөхдөд болчихдаг асуудал өдөөсөө биш шүү дээ. Ажил хэрэг бол явдгаар л явж байгаа шүү дээ. Хэрвээ би оронд байсан бол тэгэх юм болов гэж би бодсон. Хуулиараа бол ерөнхий сайд нөө бусад их хурлын гишүүд нь уучлалт гуйхыг хориотой зүйл байхгүй ч гэсэн бас л нүгний л асуудал. Гэтэ яа харахгүй уучлалт гуйгаад байх шаардлага бол байхгүй. Би өглөө Баярмаа гишүүнтэй таарсан. Тэгээ нэг цай унгаа нэг 5 минут өгсөөлсөн. Би энэ үгийг л хэлсэн. Энийг улам дамжруулаад энэний цаана бас нэг улс төрийн нэг далд санаа зорилго агуулад нэг яралтай гормоор хилцэж байгаа нэг чухал асуудлууд өчнөө л байна. Энээс нэг завсралгаа аваад зохион байгуулалтаа арц намын гишүүд чуулгандаа суухгүй байх бол энэ бол их л ядруухан улс төрийн акц гэж би харж байна. Гэхдээ энэ чинь шалтгаан бол үндсэндээ бол арц намын өөрсдийнх нь дотоод л асуудал байгаад байгаа шүү дээ. 16 гишүүд нь засгаас гарах ёстой гэж ганц төмөр даргатайгаа дотоодын хэрүүл тэмцэл яваалаа. Энийг л өгөөш болгоод айлмдуулж байна. Энэний хөл их хурлын ажил сатарж байгаа нь нийтэл байхгүй юу? Тэгэхээр нэг юугаар улс төр хийж, юу хожих гэж ингэж хийгээд байгаа нь бол надад бол нэг парламент чаар багаас суусан их л хямдхан инээдтэй л санагдчихэ. Тэгээ одоо энэ чуулганд харалта. Хэдэн хүн байна? 7-8 хүн биш үү? Хүний эрхийн тухай 24-т хэлцэж шүү дээ. Хүний эрхийн асуудлаар чинь арчлын бэлэг тэмдэг гол концепц агуулга нь энд орч идэг. Суугаад энэ дэр хүний эрхийн үндэсний комисс санал дүгнэлтэд хэлж яхад байжлах хэрэгтэй. Байхгүй л байна. Тэгэхээр нэг ийм ямар үр дүнд хүрэх гэж ийм улс төр хийгээд байгаа нь үр дүн ямар ч үлсэн Монголын төрд эргээр бол нөлөөлөхгүй. Гишүүдтэй хэлэхэд
одоо маргааш чуулганаар хэд хэдэн чухал асуудлууд хэлсэн нийгмийн шинж чанартай. Тэгээд арц намгүй бас шийдэд явах одоо тоон хангалттай бас байна шүү дээ. Тэгээд харамсалтай нь өнөөдрийн гишүүдийн эрдэс мач юу болцсон бас хэд хэдэн ажлын хэсгүүдийн тэнд хуралдаад байна л да. Би жишээлбэл өнгө сайн нийгмийн даатгалын багц үйл ажлын хэсгээс гарч ирлээ. Чуулган руу орсон нэг 8 хүн байна. Тэгээд ингэж бас төрийн ажил явуулж болохгүй л да.